Сайн уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сурагчдын өрөө дутгах зүйлээ. За коронавигийн үеэр оюунлаг сургууль маань хэрхэн яаж хичээлж байгааг та бүхэндээ танилцуулъя. За манай сургууль болохоор 2 ээлжээр хичээлж байгаа ба одоо 2 дугаар ээлжийн сурагчид маань хичээлд орсон байна. За та бүхэндээ одоо орж үйл ажиллагааг хэрхэн яаж явагдаж байгааг харуулъя. За манай сурагчид маань харж байгаачлан 1.5 метрийн зайтай сууж байгаа ба бүгдээр амны хаалтаа зүүсэн байна. За тэгээд манай сурагчид маань бүгдээрээ амны хаалт, гар ариутгагч, тэгээд хувийн ариун цэвэр сахих зүйлсүүдээ бүгдээрээ шүүгэндээ эцгээсэн байна. За анги танхим болгонд 2 цаг тутамд чихтэй цэвэрлэгээ болон агаарын солилцоо явуулж байгаа. За тэгээд хүүхэд болгон маань болохоор цацралгааны 5 минутаараа бүгдээрээ амаа зайлж дасгал хөдөлгөөнийг одоо тогтмол хийж байгаа. За тэгээд хүүхдүүд маань болохоор хувийн ариун цэврээ бүгдээрээ сайн сахин хичээлдээ идэвхтэй оролцож байна. Хоёроо коронавирус гарсныг мартсан юм уу? Хоорондоо үргэлж 1.5 метрийн зайтай зогсох хэрэгтэй. Битээ мартаарай. Одоо зөв болж байна. Хүүхдүүдээ та нар ч гэсэн хоорондын зайгаа маш сайн бариарай. Би одоо аюулгүй. Би ч гэсэн. Сайн уу хэлээ. Чи зүгээр үү? Би жоохон хөвгөд ядраад байна. Чи коронавирусээс өөрийгөө хамгаалах байгаа юм уу? Хамгаалж байгаа шүү дээ. Би гараа үргэлж зэрэгдэж байнга маскаа зүүж байгаа. Энд чинь хамгаалтгүй шүү дээ. Чи дархлаагаа бас дэмжих хэрэгтэй байхгүй юу? Би одоо дархлаараа яаж дэмжих гэсэн юм? Чи эхлээд хангалттай хэмжээний ус сайн ууж, шинэ хичээлтэй хоол идээ. Тэгээ хоол идсэнийхэн дараа заавал хамаа зайлж явах хэрэгтэй. Мөн эднээс гадна чи стрессээс холойж, сайн унтаж амарч, хөдөлгөөн хийх хэрэгтэй байхгүй юу? Би одоо л ойлголоо. За коронавирусээс хамгаалах хамгийн том хамгаалалт бол дархлаагаа дэмжих гэдэг юм байна. Тэгээ та бүхэн ч гэсэн дархлаагаа дэмжиж коронавирусээс өөрсдөө хамгаалах. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За оюунлаг сургууль маань COVID-19 үед хэрхэн яаж үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ? Тэгээд сургуулийн ариутгал болон дотоод орчин хэрхэн байгааг та товч тайлбарлаач. За сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За манай оюунлаг сургууль бол коронавирусын үеэр мэргэжлийн хяналтын ерөнхий газар за тэгээд боловсрол соёлын ухааны яамнаас гаргасан зөвлөмжийн дагуу яг баримталж үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнд маань гэх юм бол 2 цаг тутамд чихтэй цэвэрлэгээ халдваргүйтгэл за тэгээд 2 цаг тутамдаа 15 минут агааржуулалт хийх. За тэгээд бүх нойлуудад бүх ангийн үүдэнд бол гар хариуцах халдваргүйжүүлэх уусмлыг бол байрлуулсан байгаа. За тэгэхээр ирэхээр хүүхдүүдийн маань гар хариуцах халдваргүйтгэх уусмал байнга хэрэгжилж байгаа учраас
нэгдүгürt халдвар дамжих эрсдэл нь багасж байгаа. За тэгээ 2 цаг тутамдаа чихтэй цэвэрлэгээ хийгээд халдваргүйтгэлээ хийж байгаа учраас за ингээд юу хэрэглэл одоо нэг эд зүйлсээс ингээд халдвар дамжих эрсдлүүд буурж байгаа. За тэгээд ерөөсөө бага ангийн болон ахлах ангийн хүүхдүүдийг бол ам зайлах уусамлаар бол хоол эзний дараа тогтмол амыг зайлуулснаар болохоор халдвар төвчнөөс бас урьдчилан сэргийлчихэж байгаа. За маш их баярлалаа. Won't you pardon me, pretty woman? I couldn't help but see, pretty woman. Everybody ask me how I know. I smiled at them and said she told me so. Everybody ask me how I know. I smiled at them and said she told me so. Everybody ask me how I know. I smiled at them and said she told me so. Everybody ask me how I know. I smiled at them and said she told me so. I know. Everybody ask me how I know. I smiled at them and said she told me so. I know. Everybody ask me how I know. I smiled at them and said she told me so. I know. Everybody ask me how I know. I smiled at them and said she told me so. I know. Everybody ask me how I know. I smiled at them and said she told me so. Everybody ask me how I know. I smiled at them and said she told me so. Everybody ask me how I know. I smiled at them and said she told me so. Everybody ask me how I know. I smiled at them and said she told me so. I know. Everybody ask me how I know. I smiled at them and said she told me so. I know. Everybody ask me how I know. I smiled at them and said she told me so. I know. Everybody ask me how I know. I smiled at them and said she told me so. I know. За, маска хийхэд зүг тайлах вэ? Ингэж тав биш. Тэгэхээр би одоо танд яаж зүг тайлахыг харуул. За, энэ түрүүнд бүгдээрээ хогийн савтаа газар очих хэрэгтэй. Хэрвээ хогийн сав байхгүй бол торон дотор бас хийгээд төрчих байж болно. Тэгэхээр торыг бүгдээр ингэж би төлөвлөгөөд ийчээ тавья. За, тэгэхээр маска яаж тайлах вэ гэхлээр мэдээж ингэж аавна. Тэгээд ингээ хоёулын нэгж нийлүүлж агаад одоо дунд хуруугаа оруулаад энийг гадагшаа харуулна. Яагаад гадагшаа харуулж байгаа вэ гэхээр одоо ямар нэгэн вирус нь гадна талтаа үлдчихэж байгаа. Тийм болохоор бид гадагшаа нь харуулж гээд гадагшаа нь харуулж тайлна. За тэгээд одоо энэ хоёроо ингээд нийлүүлээд яваад тэгээд ингээд уяа зангидаад хэрэг тор байвал торон дотор хийж олон илүү хамгаалалтай. Тэгээд торон дотор хийгээд хайд бас болно. Торон дотор хийлээ. Тэгээд хогийн савнд ийм амархан. За би бүгдээрээ бие бодоорой. Бүгдээрээ ковидос өөрсдөө хамгаалцгаая. Баярлалаа.